За сайн мэцхан та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Apex Motors-аас мэдчилж байна. За өнөөдрийн бичлэгээ та бүхэндээ Cannes улсаас машин цахилгахдаа яаж судалгаа хийх вэ? Тэгээ үнэ яаж боддог вэ гэдэг талаар мэдээчийн чанартай бичлэг хийж бодлоо. За Канада улсаас машин харахад янз янзын 3 4 вебсайтууд байдаг. Гэхдээ хамгийн Монголоос орж болох тэгээд хамгийн а, эрэлттэй олон машин байдаг нь бол AutoTrader гэж байгаа. AutoTrader гэдэг вебсайт руу. За автотрейдер CXCA гэвэл Канад одоо автотрейдер руу орно. Эсвэл зарим хүмүүс autotrader.com руу орчод идэг. Тэрийг анхаарах хэрэгтэй. .com руу орчих юм бол Америкийн зах зээл рүү Америкаас хайгаад эхэлчихэн. Тийм учраас ийшээ орох ямар ч хэрэггүй. Autotrader.CXCA гэдэг нь бол манай Канад улсаас судалгаа хийх болдог байгаа шүү. За тэгээд мэдээж машиныхаа юу make моделийг сонгоно. Тэгээд хот дотор нь болохоор Calgary-гээ бичиж болно. Calgary гэдэг болохоор манай зуучлалын компани бол миний амьдардаг хот байгаа. Calgary-гээ бичиж. За тэгэнгүүтээ за хідэн манайхны сонирхдаг хідэн машинуудаа сонирхолъё. За Alex 600 Make Lexus модель 600 гээд Calgary гэж бичиж show me cars. Тэгэнгүүтээ distance гэдэг дээр нь оронгуудаа national гэдэг нь болохоор улс даяараа хайх боломжтой болж байгаа юм. Манай зуучлалын компани болохоор улс даяараа хайж болно. Канада дотор ямар ч хот ямар ч мууж байсан бид нар машиныг олж өгч болно. За тэгээ явуулъя. 23 оны Alex 600 F Sport 9800 км. Энэ айгүй гоё дийл байна. Тэгээд энэ автотрейдинг давуу тал нь болохоор үнэхээр яг гоё дийл байх юм бол great price-ийг гараад ирнэ. Зах зээлийн үнээс $12,000 500-аар бага байна гэсэн үг. 23 оны Lexus 600 Luxury Package гэж байна. Энэ бас гоё дийл байна. Энэ бас тажгүй дийл байна. Nori Green гэдэг мөнгөтэй. За та бүхэндээ энэ машина одоо энэ вебсайтаас олчлаа. За Richmond Hill гэдэг Ontario гэдэг газарт байгаа юм байна. Эхлээд мэдээж машиныхаа зургийг үзэн тийм үү. Саарл өнгөтэй F Sport байна. За зураг бичлэг юу байна харъя. Машины condition бол ер нь дайггүй сэв зураас бол харагдахгүй гоё машин байна. Салааны өнгө харчи хар салаантай юм байна. 9800 км-ийн одометртэй харагдчихэв. Mark Levinson. За машины кондишн бол ер нь дайггүй юм байна гэдэг авчлаа. За тэгэнгүүтээ хамгийн гол чухал харах зүйл болохоор Carfax гэдэг зүйл байгаа. Машины Carfax гэдэг зүйл болохоор машины намтар хуудас гэсэн үг. За тэгээд энэ машины ер нь бол дийлрүүд зарж байгаа бүгдээрээ Carfax historyтэй хамт иддэг. За Carfax руу орлоо. 23 Alex 600. Тэгээд нөгөө package нь болохоор ерөнхийдөө 600 дээр бол Carfax дээр нь орж ирдэг юм байлээ. Тэгээд мэдээж энэ бол F Sport гэдэг нь ойлгомжтой. Тэгээд base гэж гарч иж байгаа. Тэрэн дээр бол нэг сараа зовох юм хэрэггүй байхгүй. За хамгийн сүүлд репортлогдсон гүйлт нь болохоор 6000 км гэж байна. Энэ хамгийн чухал зүйл accident буюу одоо damage record байна уу гэдэг нь одоо энэ болохоор осол лаварт орсон уу гэдэг нь бол ингэ харагдаж байгаа. No accident гэх юм бол цэвэрхэн байна. Ontario-д registration хийлгүүлсэн. Тэгээд хулгайнд бол алдагдсан юм байхгүй, import export байхгүй. За registration Ontario хоёр recall байгаа юм байна. Энэ үлдрээсээ нөгөө дуудагддаг. Хамгийн чухал зүйл болохоор энэ detailed history гэдэг дээр нөргөт нөгөө service record гэж байгаа. Машины service record гэдэг бол хамгийн чухал зүйл яг машина шинээс нь эхлээд хэрэг одоо сервис хийлгүүлсэн, хэрэг тосын сэлсэн, шүүрийн сэлсэн гэдэг нь энэ дээр бүгдээр харагдчих эхэлнэ. За тэгээд хамгийн их нь 23 оны Жулай гэдэг чинь 7 сарын 19-нд registration хийлгэсэн байна. Ontario-д break-in service буюу одоо хамгийн анхны тосыг бол 2000 км дотор солих хэвээр. Тэрийг хийлгэсэн байна, маш сайн байна. 6000 км-т occasion-ыг тосолсон байна. Тэгээд одоо 8000 км, 9000 биш ээ, 10000 км-тэй гэдэг чинь дахиад нэг 5-6 км-ийн 1000 км-ийн дараа
тусаас ойлгох хэрэгтэй гэдэг нь. За тэгээд ер нь бол хэрэгтэй бүх зүйлээ бол хийлгэсэн байна. За энэ дийл таалагдж байна гэж бодонгууд одоо за үнэ яаж бодох вэ гэдэг талаар одоо харуулъя. За үнэ гэдэг бол за 100 дилерээр тавигдсан байгаа үнэ. Тэгээд энэ дилерээс гарах үнэ болохоор Канада дахь 5% татвар нэмэгддэг байгаа. Манай зуучлалын компани Альбертад байдаг учраас зөвхөн 5% татвар төлдөг. Ontario буюу BC гэдэг бусад мужуудад байдаг хүмүүс бол 13-аас 15% татвар төлдөг байгаа. За 5% татвараа төллөө 129,140 гэдэг нь болохоор дилерээс гарах үнэ. За энэ дээр зуучлалын $3,000 манах. $3,000-аас $5,000 манах машины үнэ хаана байгаа шалтгаалаад зуучлалын үнэ нэмэгддэг. За энэ дээр тээврийн үнэ бол $5,400 Канада доллар. Энэ болохоор контейнерийн үнэ. Нэг контейнер 40 контейнерт 2 SUV pickup ордог байгаа. За тэгээд нэг контейнер бол 10,000-ын зуур гардаг. Тийм учраас нэг машины үнэ $5,400 Канада доллар болдог. За ингээд 137,540 гэдэг нь болохоор яг Канадаас гарах үнэ. Монгол буухан гэсэн үг. За энэ үннийг хэвлээ ханшаар бодъё. Энэ бол мэдээж Канада доллараар яригдчих байгаа тийм үү. За хаан банкын ханшаар бодож үзье. Өнөөдрийн ханш Канада доллар эдтэй байна. Харлаа. 2,582 гэж бодчих. За 2,582-оор 2,582. За ингээд энэ хүү машины Монгол буух үнэ бол 355,120,000 төгрөгөөр Монгол буух нэ. За дараагийн машинаа бодож үзье. Мэдээж харлаа үнэ бол good price зах зээлийн үнээр $8,000-доллараар хямдхан байна. Markham гэдэг бол Ontario-д байдаг хот. За мэдээж Carfax хамгийн дөрөв шалгана. 43,000 км хамгийн сүүлд репортлогдсон. Яг үнэн зөв байна. Мэдээж damage accident бол байхгүй, аваар осол байхгүй гэсэн. Нэг recallтэй. За Ontario. За окей. Эхний сервис бол 7,600 дээр хийлгэсэн байна. 14,000 дээр хийлгүүлсэн байна. 16 дээр хийлгүүлсэн байна. 23 ингээд бүх сервис рекордууд нь ингээд байна. Тэгэхээр энэ машин бол тогтмол 6-7,000 км дотор сервисүүдэд хийлгүүлээд хийх ёстой юмудаа хийлгүүлээд явсан байна. Нэг recall issue гэсэн байна. За тэгвэл сервис history бол 40,000 км явсан машинд бол маш олон сервис history байна. Тэгэхээр ер нь бол дэжүү гой боломжийн дийл гэсэн үг. За энэ машины үнийг бодъё. Гэхдээ мэдээ зураг харъя тий. Зураг харъя. Хар өнгөтэй манайхны сонирхдаг caviar 600 luxury package гэсэн баха. Тий luxury package. За luxury package caviar салоны өнгө бол хар өнгөтэй 43,000 км 43,000 heads up display буюу miles цэцэгч. За юм байна. За үнэхээр за окей condition дэжгүй байна. За үнийг нь бодож үзье гээд. Зүйл 1,999 за $122,000 зарагдаж байгаа юм байна. За Канада дахь татвараа бодлоо. Дилерээс гарах үнэ $128,000. За энэ дээр зуучлалын хөлсөөр нэмлээ. Монгол руу тээврээ нэмлээ. $5,400 Канада доллар. За энэ бол Монгол буух Канада доллараар үнэ. Саяны валютын юугаар харсанчлан 2,592 352,440,000 төгрөгөөр энийг Монгол болгож байна. Тэгээд Монгол буусын дараа та бүхэн гайлаа тооцоод авна. Гайл бол мэдээж нэг ойролцоогоо 15 болдог байгаа. За Lexus дээр ингэж бодлоо. За өөр машинууд бол мэдээж ойлгомжтой. Энэ машин энэ вебсайт дээр бүгдээрээ байгаа. Make model те UN Audi, BMW те Mercedes-Benz, Toyota, Lambo, Porsche те бүх төрлийн машинууд энд байгаа. Honda за юу ч гэсэн хамгийн их хүмүүс сонирхдогоор нь Toyota-г үзье. Toyota-гоос Sequoia-с их хүмүүс сонирхдаг байгаа. За энэ дээрээс TRD Pro гэдэг бол хамгийн хүмүүсийн сонирхдаг пакэж байгаа.
TRT Pro төр хэд байна? Хэд машин байна? 2 3 машин байна. За энэ дээр ирээдүйдээ бодолт хийж үзье. 24 оны Sequoia TRT Pro TR харанхтай улаан солонтой юм байна. Улаан солонтой TRT Pro дээдэлтэй rackтай юм байна. Илт option. За зарим үед болохоор энэ Carfax history байдаггүй. Тийм учраас тухайн үед бол та бүхэн над руу энэ линкийг явуулчих болно. Линкийг явуулаад би дилерээс нь Carfax-ын та бүхэнд аваад өгч болно. За тэрэн дээр бол нэг асуудалгүй. За үнийг бодож үзье. Дийлхийн тавьсан нь бол 694,605. Канад дахь татвараа нэмлээ. 5 энэ дээр зуучлалын 3,000 нэмлээ. 5,400-аар тээврээ нэмлээ. За Монгол буух нь бол 107,800 Канада доллар. За энийг өнөөдрийн үнэ хашаараа бодлоо. 278,420,000 төгрөгөөр энэ машиныг Монголд болгож болно. Энэ дээр мэдээж Gali 15.5% татвар нэмэгддэг байгаа. За гэх мэтчлэн та бүхэн ингээд машинаа судалцж болно. Тэгээд ерөнхийн нэг үнэ бодчих болно. За тэгээ энэ үнэхээр яг үнэ болж байна. За үнэ бодлоо үнэхээр болж байна гэх юм бол та энэ линкийг нь copy pastelангуудаа та над руу явуулчих болно. Миний WhatsApp эсвэл миний Facebook хуудас руу явуулчих болно. WhatsApp бол 587 664 58 97 гэсэн WhatsApp байгаа. Шууд сайн уу энэ машиныг сонирхъя. Copy paste хийлээ. Над руу явуулчих болно. Би эндээс дилертэй надад машин бэлэн байгаа юу, Carfax нь байгаа юу гэх бүх мэдээллүүдийг аваад тань руу явуулчих болно. Эсвэл Facebook-оор үзэж болно. Apex Motors Mongolia гэдэг Facebook-оор хайхаар гараад ирнэ. Гэх мэтчлэн автотрейдерд бол ерөөсөө маш олон зүйлийн машин одоо техник хэрэгслүүд зөндөө байгаа. Машин пикап болон SUV-нууд байна. Тэгээ өндөр даацтай тракууд байгаа, трейлер RV-нууд байна. Тэгээд завнууд байгаа, цэнхэг усны зав бас байгаа. Байкнууд, ATV-нууд байна. Цасны мотоциклууд бас байдаг. Тэгээ ферми аж ахуйн одоо хүн даацсан эквипментүүд бас байж болно. Тэгээ энэ мэдчлэн одоо Канадас юм авч болох юу байна? Манайх бүгдийг зурчилж өгч боломжтой. Тийм учраас та бүхэн энэ вебсайт руу ороод судалгаа хийгээд линкийг авангуудаа та над руу WhatsApp-аар явуулчих болно. Тэгээ би энэ чирээс логистик буюу одоо тээвэрлэлт бүх зүйлийг зохицуулж байна. За тийм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэндээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Бага.